Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонссорой. Гүнж. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилволд. Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах хэсэгт яаралтай тусламжийн тэргээр хүргэгдэж ирсэн өвчтөн хутганы хүн чар гавсан ба түүнээсээ маш их хэмжээний цус алдсан оноштойгоор эмчлүүлж эхлэв. Шарах нэлээдгүй гүн бөгөөд зарим нэг эрэгтнүүдийн цугас гэмтэйгээ дамжсан болохыг эмчнэр Тамир нараа хоёрт мэдэгдэн яаралтай хагалгаанд оруулах зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зурулж авлаа. Харин нараа мэгшин уйлж нөхөртөө наалдан охин минь зүгээр явгаа гэвэл Тамир хариу дуурсангүй. Үүнд дургуун хүрсэн нараа цээжийг нь цохин "Чи охин өвглийн таван дээр байхад ийм хатун ширүү занга гаргасаар л байх уу? Чи чинь ийм хүн байсан юм уу?" гэж хашгиран уйлахад Тамир түүнийг ингэртийн наан чанга гэгчин тэвэрлээ. Нарааг гэрд нь хүргэж өгсөн Тамир Ингчингийн гэрт очиж хамт шалгасан ирчүүд рүү удас зохив. "Тамир аха, та өөр ирээд харсан дээр байгаа" гэд дуудлага тасарлаа. Тэр явсаар хотын төвд байрлах 5 давхар байрны өмнө нэрэн зогсов. Зорьсон газрынхан хаалхыг тадан орвол залуус түүнийг толсон авч мэдлэхэд тэдний царай нэг л таагүй байгааг Тамир анзаарчээ. Аглах залуу "Тамир аха, бүх камерууд дуу шуумыг нь өндөр наривчлалтай дүрсийг бол нэгч балан алдалгүй бичиж байгаа. Гэхдээ л зарим нэг эргэлзээтэй юм гарч ирээд таныг ирээд уулзаач гэж гуйсан юм. Та зөвөр ойлгоорой." "Ахан зүгээрээ. Харин юу болов? Харж болно биз дээ." Залуу Тамирт сандал авчирч өгөөд компьютерийн дэлгэц рүү анхаарлаа хандуулахыг хүслээ. Дэлгэц дээр гарах бичлэг 1 хоногийн өмнө гэрийг нь шалгах нэр идлэр очиж нууц хяналтын камер суурлуулж буй үеэс эхлэх ба залуус дуу дүрсийг шалгаж байв. Гэтэл удлуугүй ингчин гэртэн ирлээ. Тамиртай нэг их зүйл ярьсангүй. Буудан дээр нь суусаар залуусыг явсны дараа сая нэг үндийн босоод ажлын өрөө рүүгэн оржээ. Нар чаргатал ажлын ширээнийхэн ард суусан бүсгүй сая нэг үндийн босч галдгооны өрөө рүүгэн ороод шүүгэнээсэн шинэ худаг гарган ирж задлахыг харсан Тамир "Зогсогоорой" гэв. Тэр залуусаас энэ хэсгийн зургийг авч өөрт нь хэвлэж өгөхийг хүслээ. Үүний дараагаар бичлэг үргэлжлэв. Тэр тавиурны дэрэгдээс холдоод хөргөгчөн уудлан зогсохдон гинт зочин эргэж хархан тэр. Гэтэл ахлах бичлэгийг зогсоход "Тамир аха, та сайн сонсорой. Энд яалтчгүй чимээ гарсан байгаа юм. Харин танаа охин тэрийг сонсцоход цочоод эргээд харж гаж байна" гэд бичлэгийг хэдэн секундээр ухраалаа. Үнэхээр бичлэг нь энэ хэсэгт ямар нэг хүнд зүйлээр битүү зүйлийг зохих мэт пүг гэхтээ төстөө чимээ гарч байв. Харин бичлэг дээрх охин нь хөргөгчөн хаагаад угаалгын өрөө рүүгэн явлаа. Тамир дотроо зүгээр л хулгайч чамаагүй байгаасаа охин минь хий юм хараагүй байгаасаа гэж өөрөө нэрэхгүй залбирна. Харин угаалгын өрөөнд байрлуулсан камерт охин хаалга онгойлхон орж ирж тойруулан харжгаад хаалган хаах гэснэн зогсчихон тэр. Минут хэртээ хөшсөн мэт зогсож байсан нь хаалгыг хаалаа. Энэ үеэс эхлэн тэр яг л ямар нэг далдын хүчээр удирдуулах мэт эсвэл сэтгцийн өвчин гинт хөдөлсөн янзтай алхах гიშгхэн хүртэл говьж дайвах шиг сонирн болж хувирчээ. Тэр галдгооныхон өрөөнд буцан ирж модон хавдан дээрх хутгийг аваад охиныхон өрөөнд оров. Тос рүү суурлуулсан камерын бичлэгт гардан худаг барьсан ангичин хаалга нэн орж ирлээ.
Сонгох руу ширтэн хэсэг зогсож байсан. Толгоогон эргүүлэн тавир дээр өрөөтөө олон жигмлийг загаас нь авч гардан барьсан хутгаран толгойг нь тасалж эхлэв. Түүнийг эмэгцэгцтэй наргагүй игнүүлэн тавиад охиныхон орон дээр очиж суулаа. Игнүүлэн тавьсан олон толгойг харан сууж байхтан алгаан ташиж байх юм гин. Тамир түүнтэй зэрэгцэн сууг ахлах залуугаас санаа зовсон байртай хоолойгоо засав. Гэтэл ингэчин гинэд ухас хэм босч ирээд охиныхон орон дээрх хүнжил гудсыг авч ийш тийш шидэллээ. Хүнжлийн болон тэгэлдэж сөхөрж унахтан ширдэгний захаас зууран газар хөсөргөвдсөн хутгийг авч сэмлэж урж тастаж өргөв. Энэ зур түүний халааснаас унсан утас охиных нь орон доогуур орчихжээ. Харин тэр үүнийг анзаараагүй нь ээлт. Учир нь тэр гудгаан адгсан чигтэн бодсон галдагуургун гүйж ирээд гисгийгэр тавьсан махан дээр нь зоож эхлэв. Ингэхдээ тэр хамаг чадлаараа орилж байгааж. Гэтэл гинт угаалгын өрөөнөөс өнөөх пүг гэх чимээ ахин гарав. Хутгаа махандаа зоолттой чигээр нь үлдээгээд эргэн харлаа. Тэр энэ бүхэн ихэлсэн газраа ирж зогсоод гів гинт ухан орсон мэт харагдана. Учир нь тэр ахиж гуйвж алхахан болжээ. Оронд нь айсан барьтай чичирч байгааж. Галдгооны өргөн дээрээ өөрийнхөө хийсэн зүйлийг хараад зожиж байв. Тэгснэн эргэж харан хийсэг зогсож байгаад охиныхон өрөө рүү орон мөнлөг гараараа амаа даран гайхаж байх нь камерт тод бижигдэн үлдэж юм. Энэ мэтэр өчигдөр болж өнгөрсөн бүх явдлуудыг харсан Тамир хоолойгоо засаад агалгад хандан агент ойлгоорой. Манай охин сэтгцэн асуудалтай юм. Олон жил болж байна та. Нэг гайхтар усал болоод тэрнээс хойш юм болчихсон юм. Өөр хүн амтнд хэлээд яах вэ? Ахан сайн төлнө. Харин энэ бичлэгэн ахтан хуулаад өгчих. Тэгэхэд залуу инээмсэглэн Тамир ах, би ч бас охинтой аав өхөн. Би таныг маш сайн ойлгож байна. Нууцлын тал дээр та бид хоёрт хийсэн гэрээ байгаа шүү дээ. Тэгэхээр та битгий санаа зов. Гэвэл Тамир энэгчин аяадаа баярлалаа. Ах нь ийм сайн дүү нартай болсон том баяраад талархаад ханахгүй нэ. Тэр л анх та гэдгийг надад хэлж байсан юм шүү дээ. Ингээд агалахын мөрөн дээр гараан тавин чин сэтгэлээсэн инээмсэглэлээ. Гэсэн ч агалахын царайнд гээсэн гэрэл хормын төдийд алга болчихсон тэр. Ямар нэг нугуцтай зүйл ярих гэж бүүмэд суудлан засан хөмсгөн зангидаад. Аха. Энийг танд хэлж болох эсхийг дүүн сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ энэ камерт бичигдсэн явдал надад урд нь тохиолдож исэн юм. Аа? Гэж Тамир чихэнтэн идэгсэнгүй ахин лавлаж асуув. Тийм ээ. Манад бас нэг ийм хүн байсан юм. Хэн? Та намайг битгий буруугаар ойлгоорой. Манай хэдэн залуус бол мэднэ. Тэрнээс болж л анх энэ компанийг би нээж байлаа шүү дээ. Үгүй жогом юу тэр вэ хөө? Би чинь ихээсээ хоёулаа. Ганц дүүтэй хүн. Эрэхтэй юм болохоор төрсөн цагаас л хойш намайг дагаж хүн болсон. Тэгтэл модууг алдчихсан хүнтэй би. Гэхэд залуугийн хоолой зангирч байв. Тамир уртаар санаа алдаж малгайган аваад чимээгүй суунаа. Залуу үргэлжлүүлэн манай дүү ихнэр авч тусдаа гараад амьдрал нь ерөнхийдөө зэгцэрч эхлэх үедээ уурхат ажилд орсон юм. Тэр нь 14 хоног яваад 7 хоног амардаг ажил. Эхний хэдэн сарч аятайхан л байлаа. Сүүлийн хэдэн сар эхнэр над руу уцтаад дүү арихтар сэргүүлж агсам согтуу тавиад болохгүй байгаа тухайг хэлэхэд би ихт тоогоогүй. Үгүй яах вэ? Залуу ус хоорондоо ойлголцсон гэж бодсон. Тэнийг минь хэлбэрөө. Тэрнээс хойш сар орчмын дараа эхнэр нь дахиад л залгасан юм. Арихтар суухгүй байгаа мөртлөө огцом ууртай савл хийвэл зодож нүдэд хэцүү байна гэж байсан. Яг бас л тоогоогүй. Яг тэр үед манай эхнэр амарчих гээд би юун тэдний хэрүүл мантал байсан юм. Харин дараа нь дүү өөрөө залгасан. Чихэнд нь хий юм сонсогддог тухай
Тэр нь бүх зүйлийг өөрөөр нь хийлэгдэг тухайн үедээ ямар ч өөрийн ухаангүй байдаг. Нэг л мэдхэд бүх зүйл болоод өнгөрсөн байдаг тухай. Би түүнийг сэтгцэн эмнэлэгт хүчээр хэвтүүлсэн. Харин тэр сарч хүрээгүй нас орчихсон. Мааны батныхам гэж Тамир шивнэлээ. Залуу алтан хайрцгийг нээсэн ламд би зөндөө цаг налсан. Яагаад тусламж хэрэгтэй байгааг хэлээд байхад хүлээж авалгүй явуулж хож байгаа юм. Ар нуруунаас нь алаг ирээн биетэй ар заасан үстэй өрөөс нүдэнд бүлтрээ санжчихсан амтан зөөгдөд явж үйж. Газар доороос гарч ирсэн энэ муухай амтанг дүүч нь өөрөө гаргаж ирж лам хар дээрж болтгүй аваад ирэхгүй гэхэд нь би толгоогоо шааж байсан та. Дүүн таныг ч бас ийм алдаа гаргахгүй анзааралгүй үлдээчихгүй гэсэнтэл энийг ярьж өгч байгаа юм шүү. Та харин авахыг нь аваад гэхийг нь гэн үсттэй. Гэхэд Тамир залуугийн мөрөн дээр гараа нь таван ахта итгэж ярьсанд баярлалаа. Гэхдээ миний охин осолд орсноос хойш юм болчихсон юм аа. Одоо хүртэл охин нь амьд гэж боддог. Тэгээд нэг тууланы чихмэл барайд л охиноо гэж бодож асарч тоглож байдаг юм. Гэхдээ дүүгмийн бурхан болсны дараа үдсэн хүн ариг хуух эсвэл өвдөх сэтгцэн ямар нэг асуудалтай байхад муу зөөс түүнийг эзэмдэж амьдралын бүхий л эрчмийг нь сурснаар муу мухайг үйлдүүлэхэд амархан байдаг. Харин хүмүүс үүнийг нь харахтан архинаас болсон галзуу солиотойгоос болсон гэх мэтээр ярьж уг хүн өөрөө үйлдсэн гэж боддог. Гэтэл уг хүн нь юу хийснээ ч санахгүй унтаа байдалд байдаг. Тэгэхэр тухайн хэсэг мөчөд тэр муухай зүйл биедэнд ороод түүнийг бүтэн эзэмснээр хийлгэж өгнө гэсэн үг гэж байсан. Та бас энийг сайн бодоод үзээрэй. Таны охины хувьд бол сэтгцийн жаахан асуудалтай дээр нь ямар нэг гадны муу ёрын юм дөрүүлж аюултай юм хийлгээд байгаа юм шиг санагдах юм. Анх нь бодоод л байна. Тэгсэн ч нэг зөв аргаан олохгүй юм. Би ямар ч тач танд тусална. Гэр нь эзэнгүй байсан ч хяналтын камеруудыг тогтмол нарийн шалгаж авах болно. Тиймэрхүү муузаас толинд туснарыг харагддаг. Тэр болгоныг хүртэл ажиглаж буй. Харин та охиноо сайн харж байгаарай. Гэлээ. Тамир гэмтлийн эмнэлэг дээр бодсон ирэхэд нараа хагалгаанаас гарсан охин нь сахиж байж юм. Тэрээр гараахан ухаан ороогүй байх бөгөөд нараагийн авчирсан уудтай зүйл дотор гүнжиг хийсэн байхыг харав. Тамир уурандан туулан чихмлийг шүүрэн авч гарах гэхэд нараа гараас нь зүгдэн яах нь вэ чи болж үз ингэчин сэрээд охиноо нэхвэл яах юм гэж зууралдахад Тамир одоо бүгдийг хэлэх цаг нь болсон гэж хэлээд гараа нь тадан авч нарийн хонглоор үүд рүү алхав. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook вебээр сонсоор